За нийслэлийн хэмжээнд одоо Сэлб 20 минутын хот гэдэг 10,068 айлын орон сууцны төсөл өнөөдөр эхэлж байна. Үүнээс гадна нийслэлд Баян Хөшөө Дэд Дэвийн хүрээнд 6,000 айлын орлого нийцсэн ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байгаа. Мөн одоо Шараад дэд төвөн дээр мөн одоо энэ орлого нийцсэн ногоон орон сууцны төсөл маань эхэлсэн. Энэ жилийн хувьд бол нийтдээ Баян Хөшөө цайз 2 дэд төв дээр 800 айлын орон сууц ашиглалтанд орохоор одоо барилга угсралтын ажлууд одоо эд явагдаж байна. Мөн цаашлаад бид энэ толгой дэд төв, Динжимэн дэд төвийн хүрээнд одоо дэд үтсийн ажил одоо бүрэн хийгдэж дууссаны дараа орон сууцчлах ажил маань хийгднэ. Мөн одоо сонгон хайрхан дүүргийн 5 дахь хороонд ханы материал дээр бас одоо 3,000 айлын орон сууцны төслийн газар чиглэлтийн ажил одоо яг 80 гаруй хувьтай явагдаж байна. Ингээд 7 сар гэхэд бид бас төсөл хэрэгжүүлэгчийг сонон шалгуулах ажил маань эхэлнэ. Ингээд төрийн ижлийн түншлэлийн хүрээнд бас энэ төсөл хэрэгжинэ. Ер нь Сэлб 20 минутын хот энэ төсөл маань бол энэ Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй 14, 18 дахь энэ хороодын нутаг дэвсгэрт нийтдээ нэг 2206 нэгж талбар буюу 158 газар дээр хэрэгжиж байгаа. Тэгээ энэ төсөл бол одоо жишг байдлаар хэрэгжинэ. Ингээд бид цаашлаад бусад дэд төвүүд дээр хэрэгжих энэ төслүүдэд 20 минутын хот концепцийн хүрээнд одоо хийж хэрэгжүүлэх болно. Сэлб 20 минутын хот гэр хорлолыг орон сууцчлах яг инженерийн дэд үтсийн байгууламжууд яг зураг төслийнхэн одоо ажлын хүрээнд хийгдсэн байгаа. Тийм учраас энэ үерийн усны ус зайлуулах энэ одоо байгууламжууд бол одоо давхар хийгдээд явна. Дараагийн олон баяр жаргалтай тэр дундаа энэ сайхан төслийн бүтээн байгуулалтын нээлтийн буудлын ажлыг өсгөн ханаа ядаг бүтэн